За өдрийн мэнд. За ярих уу? Асуух уу? За энэ хуулийг үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. Өнөөдөр манай Монголын боловсролд хамгийн орхигдоод байгаа зүйл бол энэ хичээлээс гадуурх үйл ажиллагаа. Хүүхдийн төлөвшил, хандлага чиглэсэн энэ арга хэмжээнүүдийг одоо үнэхээр сургуулийнхын даацсан, нэгтцэн, хүртээмжгүй байдал, тэр анги танхим бэлэн биш энэ байдлаас бид нар л ерөөс хичээл оруулаад ингээл гаргачаад байгаа. Тэгээ энийг яаж нөхөх вэ гэдэг арга замыг л бодож олж гаргаж ирээд байгаа хууль гэдэг тэр үзэл баримтлалаар нь бол дэмжиж байгаа. За одоо яг ингээ хийх аргачлалын ингээ бодоод үзэхээр бид нар бас нэлээл их сайн бодож барьжээж би нэг бэлтгэл ямар байна гэхээр мэдээж бэлтгэл хангыг үл зөндөө цаг алдна. Одоо энэ дээрээсээ хийя гэд та Доронтод аймагт одоо хийсэ. Манай Доронт аймаг ингээд өөрчлөлт гарсан гэж хэлжсэн. Тэгэхээр Доронтын жишээг бас нэг тодорхой яг жишээлбэл ямар хүмүүсийг хүч нөөц боломж одоо ялангуяа энд чинь барилга байгууламж тэгээд тоног төхөөрөмж зүгээр хоосон нэг заал байж болохгүй шүү дээ. Тэрэн дотор ч одоо гимнастик хий гэдгээс эхлэхэд балет хий гэхэд шатар тоглоулыг гэхээс эхлээд ингээд зөндөө зүйл гарах бах. Урлаг хөгжмийн тэр соёлын төвүүдийг ашиглана гэж та өчигдөр бас хэлж ирсэн. Тэгэхээр энэ талынх нь юмнууд яах юм одоо бодит хөрөнгө оруулалтуудын энэ асуудал яах вэ? Одоо өнөөдөр бид нэг хүүхдийн ваучер гэдэг шиг юм яригадаад байгаа шүү дээ. Одоо энэ маань саяны тэр ирээдүйн өв сангаас юм байна. Улсын төсвөөс, орон нутгийн төсвөөс ингээд нэг хүүхдэд гисэн нэг юм гарах нэ. Тэгээ хүүхдийн тоогоор өгнө гэхээр чи ингээд бүх хүүхэд хамрагдах болчиход байна. Тэгээ одоо ер нь хамрагдaltaй хэмжээг нь хэдэн үеэр харж байгаа. Би зүгээр бүх хүүхдээ хамруулад ингээд ирий гэж байгаа нөхцөлд бол энийг ингээд зүгээр хуулийн юуг ингээд үзэхээр нэг сургуулаас гадна орчинд сургуулаас нэлээд таслаад байгаа юм шиг харагдаад байгаа юм. Би бол энийг хэрэгжүүлэхдээ сургуулийнх нь нөөц боломж энтрийг сургууль дээр нь нэлээд суурилсан юуг явуулаад үнэхээр сургууль нь хүрэхгүй нөхцөлд ямар юм байх вэ? За жишээлбэл аймаг орон нутаг суман дээр бол тэр соёлын төв энтергээд байж болно. За тэгвэл одоо толгоотод байж байгаа нэг 3 сургууль. Тэгээ дундаасаа тэр 3 сургууль би өчигдөр бас жишээг нь хэлээд байсан 65 дугаар сургууль 152 162 гээд ачаал их байж байгаад нэг сургууль байсан 3 болцсон. Одоо хүүхдээ хөгжүүлмээр байна гэдэг асуудал бид нар яг бодтор тавиад байгаа. Энийг хүсээд байна. За яг тэр үед бид нар тэр хавьд одоо жишээ нь тэр чинь нэг аймгийн төв шиг соёлын төвийг ашиглана нэдрэхгүй тэр сонгоо хайрхан дүүрэгт одоо тойрсон тийм соёлын ордон гэдэг шиг тийм юмнууд зүйлийг бид нар яаж тэрийг гаргаж ирэх вэ? Тэрийг ямар нөөц болцоогоор гаргах вэ? Мэдээж энэ дотор бол одоо төсөв мөнгө ингээд суугдаад ингээд яахгүй байх л багтлаа. Гэхдээ ерөн зөвхөн ямар үе шаттайгаар явах вэ? Галууд хөшөө нэмэлт байна гэдэг. За энэ хууль батлагдаад гарлаа гэхээр ямар үе шаттайгаар үүсэж байгаа вэ? Эхлээ хэдэн хувийн ямар нөөц болцоог ашиглаад бид нар бүх хүүхдийг энэ дээр хамруулна гэдээ үзэх юм бол одоо үнэхээр энэ маань фейлдчих байх л та. Тийм учраас бид нар одоо ямар үе шаттайгаар ямар газруудад нь ингэж явах вэ? Тэхийн тулд одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлуудыг би нэг сонирхож асуухыг хүсэж байна. За. За мөнгө хойшлон гişүү хариулъя. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ хуулийн төсөл бол зөвхөн одоо Европод хийснээрээ 1998 онд Исланд улсаас эхэлсэн. Тэгээд Европын 9 орноор биечлэн явж судалгаа хийсэн анхны хууль байгаа гэж би бодож байна. 19 оноос хойш. За энд гал удрах гишүүний асуултанд хариулахад одоо улсын хэмжээнд нийт 1219 заал тоологдож байна. Спортын заал. За үүнээс 356 буюу 29.3% нь Улаанбаатар хотод байгаа. За 863 буюу 70.7% нь Хөдөө орон нутагт тоологдсон байна. За эндээс энэ нийт өмчлөлийн хэлбэрийг үзэх юм бол 91.9% нь төрийн өмчийн, 4.7% нь орон нутгийн өмчийн, 1.6% нь иргэний өмчийн, 1.8% нь буюу төрийн өмчийн оролцоотой, хамтарсан орон нутгийн оролцоотой, аж ахуй нэгж байгууллага, гадаад улсын аж ахуй нэгжтэй холбоотой гэдэг ийм одоо сургууль, бие тамирын талбаанууд
бүртгэгдсэн байгаа юм л да. За энэ дээр ерөнхийдөө тоочглож байгаа нь бол сагсан бөмбөг, жуудаа, хөл бөмбөг, шатар, волейбол, оюуны спорт, урлагийн гэдэг ийм байршлаар. За аймагуудаар нь бас энэ заал хүртээмжийг тооцож үзсэн. Энэ бол боломжийн дүн гарсан. Хэрвээ шаардлагатай бол танд би энийг хувийн болон орон нутгийн одоо төрийн өмчит сургуулиар нь хүргэж болно. За тэгээ энэ дээр гол түвшиглэх юм нь биеийн тамир спортын улсын хорооны хажууд дэмжиг сан байгуулад мэрэгжлийн спортын холбоодоо татан оролцуулах юм бол энэ ерөөсө болохгүй юм байхгүй байгаа юм. Жишээ нь 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн холбоо, Монголын жуудаа бүхий холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо, Монголын шатрын холбоо, Монголын волейболын холбоо гэх мэтчлэн ингэж болно. За Бадам сүрэн гишүүн бол өөрийнхөө Дорнод аймагт хэрэгжүүлснээр тайлбарлах бах. Батсуур гишүүн бас энийг Сүхбаатар аймагт тун амжилттай хэрэгжүүлсэн байдаг. За энэ ямар учиртай хуулийг ингээд дэлхийд даяар бид нар хуулбарлаад энэ хэлбэрийг хуулбарлаад байна гэхээр 90-ад оны ихэнх үед бол Исланд улс бол одоо өсвөр насны залуус ерөнхий боловсролын сургууль сурагчдын тоо нь бол одоо арх, тамхи, мансууруулах бодисор бол аимшигтай тоо гарч исэн л өдөр бүр одоо тамхи татдаг хүүхдийн тоо 21% хүрж исэн. Арх согтууруулганда 42% хүрсэн. Мансууруулах ургамал одоо мансууруулах бодисын хэмжээ 17.4% хүрж ирсэн. За үүнээсээ Исланд улс бол болохоо байгаад хүүхэд хорионы хуулийг баталж ирсэн. Орой 20 цагаас хойш хүүхэд гарахгүй. 12 наснаас дээш насны хүүхэд 20 цагаас хойш гадаа гарахыг хориглодог. 13-аас 16 насны хүүхэд 22 цагаас хойш гадаа гарахыг хориглосон ийм хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үр дүнгүй байсан. Энэ гэр бүлийн одоо доктортой байдал, гэр бүлийн одоо сайн сайхан байдал сүргээр нөлөөлж эхэлсэн. За эд тэгээд юу болсон бэ гэхээр ерөөсөө энэ хүүхэд хөгжлийн хуулийг олж санаачилж хийсэн. Хүүхдийг эрүүл мэнд, беби элдер, оюуны хөгжил, урлагийн зам руу энэ одоо дасгал сургууль руу татан оролцуулсан байна л да. Ингэснийхаа дараа 5 жилийн дотор үр дүнд хүрсэн. Энийг дэлхийн нийтээрээ харсан байдаг. Хизээ харсан бэ гэхээр 2018 онд Оросын холбоот улсад болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гинт Исланд улсын баг шигшээ багад шалгарсан. Английн шигшээг хожсон. Ингээ гайхамшигтай юм болсон. За ингээд дэлхийд даяар энэ улсыг судалсан. Энд юу вэ гэвэл эд хүүхэд хөгжлийн энэ бодлогыг хуулиараа гаргасан байна. Ингээд энэ одоо Европын орнуудаар хэрэгжиж байгаа. За манай хуулийн судалгааны багаас бол Исланд, Норвеги, Швейцар, Унгар, Австри, Латви. За гадаад гишүүн тодруулах уу? За Бадам сүрэн гишүүн Дорнодын жишээ дээр бас тодорхой тайлбар мэдээлэл өгөөч гэж байна. За баярлалаа. Нөгөө миний бид орон таймаг зэг дараах хүүхдийн төлөө зөвлөлийн дараагаар ажиллаж байхдаа энэ хүн болгоосаа гэдэг нэртэй төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ бол маш амжилттай хэрэгжсэн. 23 оноос эхлээд за энд бол нөгөө орон нутгийн уул уурхаатай байгуулсан гэрээний дагуу орж байгаа хөрөнгөөс жилдээ 1.8 тэрбум төгрөгийг за нэг хүүхдэд 30 мянган төгрөгийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас эцэг их нь хүүхдийн мөнгнөөс 20 мянган төгрөгийг ингээд хоёр талын оролцоотой санхүүжилттэй 50 мянган төгрөгөөр нэг сарын төлбөр нь ингээд 6 сарын туршид суралцдаг. Ийм одоо зохицуул дээр явж ирсэн. Энэ бол хамгийн үр дүнтэй байгаа. Энэний үр дүн яаж гарч байгаа гэхэд орон таймгийн хэмжээнд секс дугуулангийн тоо 60% нэмэгдсэн. За хамрагдаж байгаа хүүхдийн тооны хувьд бол баг дунд ангид энэ төсөл хэрэгждэг. За энэ баг дунд ангийн нийт хүүхдийн 45% нь энд бол хамрагдаж байгаа. Тэгвэл бол эцэг эхчүүдийн одоо оролцоо маш сайн байгаа. Ер нь бид ингэ зөв гэж зүйл рүү эцэг эхчүүдийг бас уриалж одоо ингэж явах нэг чухал юм байлээ. За дээр нь багийн спортоор бол маш өндөр амжилт гаргаж байгаа. Орондын хүүхдүүд бол одоо өсвөр үед За гадаад гишүүн тодруулъя. За баярлалаа. Тэгэд Дорнод аймгийг мэдж байгаа. Би бас ингээд аймгаар тойроо явж байхад Дорнодод бол бас энэ хүүхдүүдийн тэр хөгжсөн байдал бол харагдажсэн л да. Тэгэхээр энэ бол ингээд сайн жишээ. Энийг одоо хэдүүлээ харин яаж бэлтгэлээ, яаж хангаж, яаж үр дүнтэй явуулах гэдэг талаас нь тэрийг хуулиндаа яаж тусгаж өгөх гэдэг талаас суугаад байгаа юм.
Тэр спорт заалны хувьд бол тэр 1000 гаруй заал байна шүү дээ. Энэ маань сургуулийн заал орсон уу? Орчхоор тэр сургуулийн чи хичээл сургалтын үйл ажиллагаа нэг 2 ээлжир ингээд явна. Тэнд нөгөө дуулан секц орох боломж нь байхгүй юм биш үү гэдэг нэг юм байна. Багшлах боловсон хүчний асуудлуудыг хэдүүлээ юу гэж харж байна. Багшлах боловсон хүчин маань одоо ингээд нөгөө дуулан секцгээ ингээд заагаад эхэлдэг. Тэгээд 7 хоногт нэг явах уу одоо тэгээд хүүхдийн тоон маш их олон хүүхэд ингээ хамрагдаад ирвэл нөгөөх маань үндсэн хичээлээ заана гэхээс илүү нөгөө төв дээр ажилладаг багш одоо аригад багш нар маань дотох үйл энэ тооцооллыг ер нь хэр За хууль санаачаас мөнх хойсглон гişөө хариулъя. За боловсон хүчнийг бол бас бодолцож үзсэн. Боловсон хүчин бол одоо багшилж байгаа багш нар болон чөлөөнд гарсан ахмад багш нар энэ чинь зөвхөн багш мэрэгчлээ байх албагүй шүү дээ. Спортын дасгалжуулагч байна, урлагийн одоо хүн байна, тамирчин байна. Энэ хүмүүсийг бүгдийг татаа оролцуулахад бол боломжгүй юм байхгүй гэж гарсан. За одоогоор манай улсад хамгийн сайн хэрэгжих нь бол жудо юм билээ. Аймаг болгон жудогийн юутай татамитэй тийм сургалтын төвтэй. Энэ дээр 6 бус дээр нийтдээ 53 дасгалжуулагч тэгээд 40 тамирчин бэлтгэе гэж үзэх юм бол ерөөсө 2 жилийн дотор л хийхээр ийм дүн бас гарч ирсэн. Одоо манай улсад жишээ нь толгойтод гэхэд сайн санааны аянаар одоо хүүхэд хөгжлийн төв байгуулсан хүн байгаа аахгүй. Япон улсаас хөрөнгө оруулалт татаад ийм хүүхэд хөгжлийн төвүүдийг бас сайн санааны төвшөнд байгуулсан. Тэрийн цааш нь аваад явах боломжгүй болцсон. За жигжил сүрэнгийн Чимбүрэн гишүүн